За хөтөлбөрөө зочны ярилцлагаар үргэлжилж байна. Студид зочноор Ариун Оюун Академийн үүсгэн байгуулагч Ариун Заяа ирсэн байна. За бидний урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. За манай Ариун Заяагийн хувьд бол энэ академи үүсгэн байгуулад нэг 3 орчим жил болж байгаа. Тэгээ энэ академиараа дамжуулаад хүүхдүүдийг, оюутнуудыг, ахлах ангийн сурагчдыг гадаадын ихтэйд сургуульд хэрхэн яаж тэтгэлэгтэй сургах вэ? Энэ боломжийг нээж өгдөг юм онцлогтой. Тэр эхлээд хоёулаа өөрийнхөө бодит түүхээс яриагаа эхлүү зүгээр авах гэж бодож байна. Та ямар сургуульд хэдээс хэдэн оны хооронд ямар мэргэжлээр суралцж ирсэн бэ? За би болохоор Монголд 10 жилээ төгсөөд тэгээд Америкт Бостны сургуулийн санхүү болон улс төр судлал чиглэлээр сурч төгссөн байгаа. Тэгээ 2019 онд төгсөөд Монголдо ирсэн. Тэгээ ер нь бол яг суралцж явах хугацаанд бас нэг сургуульд өргөдлөө явуулж байхдаа өөрөө би айгүй мэдлэхгүй байсан. Тэгээ яаж өргөдлөө явуулт юм бол тухайн үед айгүй онц сурдаг оюутан байсан ч гэсэн бас өөрийнхөө хэмжээнд потенциалаас тултал нь ашиглаж чадаагүй гэж үздэг. Тэгээ яагаад гэхээр дахиад нөгөө бэлтгэлгүй, стратеггүй сургуулийн өргөдлийн систем гэдэг чинь ганц онц сурдаг оюутнууд тэтгэлэг авдаг тийм юм бас биш байха болчихсон. Тэгэхээр айгүй олон төрлийн юмыг бэлддэг юм байлээ. Тэгээ тэндээс бас өөрийнхөө одоо чадаагүй, магадгүй арай жоохон дутмаг байсан хэсэг дээр одоо Монголынхоо бас оюутан залуустаа туслах гээд Ариун Оюун Академиг нээжсэн. Тэгээ таны хувьд бас төгсөж ирээд өнгөрсөн номын баяраар санаж байна. Өөрийнхөө номыг бас уншигч олондоо хүргэжсэн шүү дээ. Яг энэ туршлага дээр үндэссэн тийм. Тэгэхээр энэ номны талаар бас нэг товчхон яриул. Тийм, Босны сургууль суралцсан түүх гэдэг номын зохиолч байгаа. Тэгээ түрүү жил нийтлээд хэвлээд номын баярт оролцож исэн. Тэгээ энэ маань болохоор миний өөрийн оюутан насны одоо намтраг гэх юм уу та. Намтраг гэхэр хүмүүс нэг нэлээд хөгшин болчоод яг амьдралаа ингээд түүх гэж бичдэг. Тэгэхээр яг оюутан насны зөвхөн 4 жилийн хугацаанд хүн бас айгүй их өсөж хөгждөг юм бэлээ. Тэгээ мэдхгүй зүйл маш их гарна, унаж бүдрэх үе маш их байна. Тэр болгоноос нөгөө дор маш их зүйл сурж байгаа болохоор одоо өсөлт хөгжилт айгүй их явагддаг. Тэгэхээр яг тэр хугацаанд л одоо сурсан мэдсэн зүйлсээ бас дараагийн үеийн тийм ээ оюутан болох ч байгаа дүүнэртээ бас илүү яаж манлайлагч оюутан байх вэ гэдэг талаас нь одоо зөвлөгөө өргөх байдлаар бичижсэн. Таны номыг уншаад бол уншигч олон тодорхой хэмжээний мэдлэг бол олоод авчих байх. Яаж тэтгэлэгт хамрагддсан бол тэгвэл академид суралцснаар энэ ном уншнаас өөрөөр нэмэлтээр ямар давуу талыг авах вэ? Ер нь бол манай Ариун Оюун Академи давуу тал нь гэх юм бол чанарыг эрхэмлээд цөөн тооны хүүхдүүдтэй тулж ажилладаг. Тэгэхээр одоо интернетээр хүүхэд ингээ өөрөө мэдээлэл хайвал бүх юм байгаа л та. Гэтэ тэр дундаас ингээ ямар чиглүүлэг байхгүй, өөр дэр нь яг одоо тухайн хүүхдээр тулж ажиллах тийм систем байхгүй. Манай Ариун Оюун Академид болохоор 4-5 багш яг нэг хүүхдээр тулж ажиллаад тэр хүүхдийн сургуулийн өргөдлийн бүхий л одоо эссе бичих, өргөдлөө явуулах, тэтгэлэг авах, хичээлээс гадуур үйл ажиллагаа гих мэт зүйлсдэр нь цогцоор ажиллаж өгдөг. Нөгөө талаараа бас манай Ариун Оюун Академид их сургуульд хэрэгцээтэй одоо бүхий л зүйлсийг цогц байдлаар нэг газраас олгодог байхгүй. Тэр шалгалтын бэлтгэл байна уу, эссе бичих байна уу, тий одоо өргөдлөө явуулах байна уу, бүх зүйлсийг нэг дор бэлдээд өгдөг. Тэр эцэг эхчүүдийн хувьд ч юм уу хүүхдүүдэд маш давуу талтай тийшээ ч очиод цаг үрээд ингээд бас Монголын төвчрөл ямар үлээ тий. Тэгэхгүйгээр бүх зүйлийг нэг дороос авах боломжтой. Нөгөө талаараа хамгийн чухал нь магадгүй стратегтэй бэлдэх боломж юм болов. Тэгэхээр одоо их сургуульд өргөдлөө явуулна гэхээр хүүхдүүд нэг бол онц сураад байж тал тэтгэлэг ороод ирнэ гэж боддог. Эсвэл одоо шалгалтын өндөр оноотой ч юм уу тэгж бодоод. Эсвэл хичээлээс гадуур ингээд хийх олон зүйлсийг нэг юм нэг том жагсаалтыг л нэг юм бүгдийг нь хийсэн байдлаар яваад идэг. Тэр дундаа ингээд хоорондоо ямар ч юм уялдаа байдгүй. Тэр хүүхэд одоо өргөдлөө явуулж авах үед одоо 16 ч юм 17 настай байлаа гэж бодоход 17 жилийн түүхийг тэр их сургууль руу явуулна гэж байдаггүй. Маш богино хугацааны түүхийг гоё утга учиртай үр дүнтэйгээр өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр түүхийг бид нар гаргаж ирэхийн тулд маш тийм стратегтэй ажилладаг гэсэн үг. Тэгэхээр эргээд нөгөө хүүхэд өөрийнхөө потенциалыг тултал нь нээгээд нөгөө талаараа манай академиэс хүүхдийнх нь түүх, хүүхдийнх нь одоо дүр бүтээх тэр бүх зүйлийг нь маш гоё стратегтэй бүтээгээд амжилттай өргөдлөө явуулаад одоо тэтгэлэг авахт нь илүү ойртуулж өгнө гэсэн үг. Таны номыг унших боломжгүй академид илсээд суралцах боломжтой завтай завга олон сурагчтай байгаа. Тэгэхээр магадгүй тэр сурагчид одоо бидний ярилцлагыг үзэж болох юм. Тэгэхээр та яаж одоо хүссэн гадны их сургуульдаа тэтгэлэгтэй суралцах уу? Үүний хамгийн чухал одоо зүйл нь юу гэдэг талаар ярьж байгаа юм. За нэгдүгээрт гэх юм бол цаг хугацааг хэлмээр байна. Ер нь одоо сая би зөндөө дурдлаа тийм ээ хийх маш их зүйлс байгаа. Шалгалтын оноогоо аавна, эсээгээ бичнэ. За дүнгээ сайн байлгана, хичээлээс гадуур үйл ажиллагаагаа үр дүнтэй байлгана. Гэх мэтчил нөгөө нэг хүүхэд ЕБС сурж байгаа 10 жил сурахаасаа гадна давхар зөндөө их юм хийх шаардлагатай болохоор эртнээс бэлдүүл аягүй зүгээр.
эртнээс бэлдэхдээ стратегтэй бэлдээд яг нэг өөрийнхөө одоо чиглэлийг гаргаад за тэгээд тэр чиглэлийнхаа дагуу үн цэнтэй зүйлсийг хийх ёстой. Тэгэхгүй олон зүйлийг ингээл альт самардаад энд 3 сар, тэнд 2 сар, энд 1 жил гэдээ яваад ах юм бол эргээд нөгөө аль нь ч өөрийг нь илэрхийлэх хэмжээнд хөгжөөг байдаг. Тэгэхээр цөөхөн үр дүнтэй зүйлсийг өөрийнхөө алсын хараатай нийцүүлээд эртнээс бэлдэх юм бол үр дүнтэй. За нөгөө талаараа эссе бичнэ гэхээр нэг сургуульд өргөдлөө явуулахад одоо эссе гэдэг зүйл бол өөрийг тухайн хүүхдийг тоон үзүүлэлтүүдээс гадна илүү дотоод хүн чанарыг илэрхийлдэг маш чухал элемент байхгүй юу. Тэр элементийг одоо эртнээс хөгжүүлэхийн тулд нөгөө сурагчид маань өөрсдийгөө олох хэрэгтэй. Одоо өөрийгөө олох аяллыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр их сургуульд өргөдөл явуулахад ер нь бол за нэг 15-аад сургууль руу өргөдлөө явууллаа гэж бодоход 30-аас бараг 60 эссе бичиж таардаг. Тэр 30-аас 60 эссе яг юу асуугаад байна вэ гэхээр тэр хүүхэдийг ерөөсөө чи хинбэ гэж асуугаад байгаа. Маш олон өөр төрлөөр чи хинбэ гэдэг. Тэр эссег бичихийн тулд өөрийгөө олох, тэгээ би хинбэ гэдэг тэр асуултыг өөрөөсөө асууж одоо өөрийгөө олох аяллыг эхлүүлэх хэрэгтэй. Тэгээд Монгол хүүхдүүдийн нэг нийтлэг гаргадаг алдаа гэх юм бол их сургуулийн өргөдлийн эссег яг монгол хэв маягаар бичээд байдаг. Яг монгол зохион бичлэгээр гэсэн үг. Тэр нь бол яг хүүхдүүдийн буруу гэхээс илүү нөгөө нэг одоо их сургуулийн өргөдлийн эссений бичгийн ур чадрыг сураагүй дээ л гэсэн үг. Тэгэхээр монгол зохион бичлэгч ямар байдаг вэ те? Айгуугаа уран яруу хэллэгтэй, одоо ишлэл татсан те, одоо маш их юм одоо дэгсэж байгаа л те, ингээл эхлүүлж яаж байгаа л яг гол санаа руугаа жоохон сүулт ордог. Гэхдээ их сургуулийн өргөдлийн эссе бол маш богино байдаг. Тэгэхээр ерөөсөө тийм уянгийн халил ч юм уу уран яруу хэллэгээс илүү шууд л гол санаа руу орох хэрэгтэй байдаг. Одоо шууд л өөрийгөө ярьж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр эндээс ингээ харахад бол эссен дээр гэхэд л одоо бичгийн ур чадвар гэхэд арай өөр төрлөөр суралцах хэрэгтэй болдог учраас эссен дээрээ бас анхаараарай гэж хэлмээр. Сая бас хэлж байна. Яг энэ сурагчид ер нь 10 жилээ төгсөөд нэгсэнд 12 дугаар ингээ төгсөөд бакалавртаа гадаад ихтэй сургууль сурах нь зөв үү? Эсвэл бакалавра Монголд өргөчөөд магистра гадаадад сурах нь зөв. Эсвэл бүр ахлах ангидаа очиод сурах нь зөв юм уу гэд хүүхдүүдийг асуудаг. Тэгээ энэ дэр та ер нь юу гэж хариулмаар байдаг вэ? Маш гоё асуулт байна. Айгүй хэцүү эхчүүд асуудаг. Ер нь бол нөгөө нэг Монголдоо 10 жилээ төгсчөөд их сургууль руу явуулах юм бол айгүй өндөр боломжтой. Эцэг эхчүүд болохоор юу гэж боддог вэ гэхээр хүүхдээ ер нь Монголд нь боловсролын систем хэцүү байна. Гадагшаа сургаж агаад гадагшаа 10 жилтэн сургаж агаад тэнд нь төгсгөө тэнд нэг сургууль гэж бодооддаг. Тэгж болно. Гэхдээ тэр бол бас өндөр зардалтай, бас саад бэрхшээлтэй хөлбөр шүү дээ, тийм ээ. Монголдоо айгүй гоё боломжоо ашиглаад 10 жилээ онц дүнтэй ч юм уу сайн төгсөөд тэгээд их сургууль руу бакалавртаас ер нь гадагшаа сурах юм бол айгүй сайн хүүхэд бас өөрийнхөө хэмжээнд те яг нөгөө нэг том хүнээс 18 гэл яг хүүхэд бас том хүн болчдөг шүү дээ те одоо 18 гэ том хүн болж байгаа ч гэсэн яг дотоод бас хөгжил нь болоогүй байдаг. Тэр 18-аас 22 нас хүртэл дахиад нэг юм том хүн болохны шилжилтийн үе явагдаад байгаа юм шиг байгаа байхгүй. Тэр үеэ бас арай өөр орчинд те өсөж торинсон Монголоосоо бас арай өөр орчинд гадаадын ихтэй сургуульд өнгөрүүлвэл тухайн хүүхдийн бас төлөвшлөл нь айгүй гоё эрт тавигдах боломжтой. Таны хувьд Бостонын их сургууль бас олон сурагчдаас ч юм олон оюутнуудаас шалгалцлаас орсон байх л та. Тэгэхээр таны онцлог одоо өөр мэдрэмж цаана тэр таныг шалгаж авч байгаа хүмүүс өөр мэдрэмж өгсөн зүйл нь юу бол зөв юу гэж таадаг вэ та? За миний хувьд бол яхаа аргагүй миний мөрөөдөл гэж хэлмээр байна. Анх нөгөө нэг өргөдлөө явуулж байхдаа ямар ч юм зориггүй тийм хүүхдээсэн бэлээ. Одоо ингэ эргээд бодоход ягаад ч юм ингээд айгүй хэм хийдэг. Тэнд ч одоо манлайлдаг, энд ч одоо клубын секцийн ерөнхийлөгч ч юм уу те. Цагаа ингээл нэг тарамдаад байгаа, үрээд байгаа мөртлөө яг үнэндээ миний яг одоо ирээдүйд юу хиймээр байгаа тодорхой биш те. Тэгэхээр тэрийг маш сайн тодорхой болгоод ер нь бол миний эссе юу бичсэн бэ гэхээр би өөрийнхөө эссен дээр өөрийнхөө зорилго мөрөөдлийг биччихсэн. Тэр зорилго мөрөөдлөө маш нарийн толторхой гаргаад ер нь бол их сургуульд ингээд өргөдлөө явуулна гэдэг чинь өөрийгөө зархал процесс байгаа байхгүй тий. Би ийм хөвчрүү намайг авах юм бол ийм гоё амжилт үүсгээд байна гэдэг. Тэрийг маш гоё тодорхой гаргаад эссен дээрээ тухайн үед бичээд явуулж исэн. Тэгээд тэр маань айгуу сайн нөлөөлсөн болов уу гэж боддог. Тэгэхээр одоо бас нөгөө хүүхдүүдтэй ингээд ажиллахаар хэдүүлээ ирээдүйн одоо тэр том зорилго, тэр том мөрөөдлөө бас гоё тодорхойлох хэрэгтэй. Тэрийг эссен дээр оруулах хэрэгтэй. Тэхийн тулд бас тэрэнд чинь маш их бодох хугацаа гарч байгаа байхгүй. Тэрэн дээр ч гэсэн яаж бодох уу, тэ яаж том мөрөөдөх үү, бараг зарим хүүхдүүд маань анх удаа өөрийнхөө мөрөөдлийг бодох шаардлага гардаг ч юм уу. Тэгэхээр дөнгөж 16, 17 тоо хүүхдүүд бүр ингээд дэлхийд сойлох хэмжээний том мөрөөдлийг тээж болно шүү дээ тий. Тэр зүйлсийг бас их сургуулиуд аягүй сонсох дуртай байдаг. Энэ хүүхд ирээдүйд юу хиймээр байгаа юм тий. Манай сургууль сураад төгсөөд гарах юм бол энэ хүүхэд ирээдүйд ямар байх юм. Тэрийг нь бас бид нар чиглүүлж өгч ариун академи тусалдаг байгаа. Тэгэхээр нэгэсэндөө
тухайн гадаад ихтэй сургуульд бэлтгэхээс гадна тэр хүүхдийг өөрийг нь олох, тэ өөртөө нь ажиллах, өөрийнх нь зорилго мөрөөдлийг тодорхойлоход нь тусалдаг гэж ойлгох уу? Яг зөв. Тэр бол ингээд нэг юм хажуугийн юм зүйл биш байхгүй тий, нэг юм байвал гоё гэсэн зүйл биш. Тэр бол зайлшгүй байх шаардлагатай зүйл. Тэр бэжэж хүүхдийн өргөдөл маш гоё бүрэн бүтэн ирээдүйд зорилготой тий өөрийгөө олсон тийм хүүхэд болж ирнэ гэсэн үг. Тэгээ их сургуулиуд чинь ерөөсөө нөгөө нэг 4 жил сурахтаа мэдээж нөгөө нэг төгсөгчтэй амжилттай байхыг хүснэ тий. Тэр амжилттай төгсөгчийн чанар байна уу гэдгийг хайдаг гэсэн үг. Тэрийг нь бид нар ингээд байгаа шүү гэдэг тий. Яг ингээд гоё оруулаад эсэнд нь оруулаад ч юм уу өргөдөлт нь шигтгэхэд явуулахыг хичээдэг. Амжилттай төгсөгчдийн чанар гэснээс улс болгоны одоо оюутан сурагчдад нэг өөр гэсэн онцлог байх. Манай Монгол сурагчд болоод энэ оюутан залуучуудын дэлхийд ондооших тэр давуу тал нь ер нь юу байдаг вэ? За ер нь бол хүүхэд болох нь мэдээж онцлог өөр тийм ээ. Гэхдээ яг ер нь Монгол хүүхдүүдтэй одоо сүүлийн 3 жилийн хугацаанд 300-аад оюутнуудтай тулж ажилласан байна. За тэгээд нийт одоо манай тэтгэлгийн хэмжээг ивэл 98 тэрбум төгрөгийн тэтгэлэг авч чадсан амжилттай. Тэгээд баярлалаа. Яг энэ амжилтан дээр бас үндэслээд ярих юм бол Монгол хүүхдүүд маань цаанаасаа нөгөө Монгол гэдэг утгаараа түүхэн нэг онцлог гарч ирэх боломжтой байдаг. Тэгэхээр одоо Америкийн 300 сая иргэдтэй өрсөлдөн гэвэл бид нар 3 саяулахнаа бидний одоо өсөж торинсон түүх шал өөр байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь саяхан миний нэг хамтарч тулж ажиллаад аюу мундаг тэтгэлэг авсан хүүхдийн түүх гэх юм бол хөдөө өвөө эмээ дээрээ 100 болгоо явдаг байсан. Тэгээд багшаа би өөр нэг хийсэн юм байхгүй штэ 100-ны амралтаар аав ээж маань хөдөө явуулчихдаг байсан гэж аахгүй. Тэгээд зарим хүүхдүүд болохоор 100-ны амралтаараа бэлдэж байгаад олимпиадад төрүүлдэг ч юм уу тийм. Тэгээд өөрийгөө нэг харьцуулаад би тийм биш штэ багшаа би ингээ хөдөөл өнгөрсөн гот нь бид нар яаж байгаа гэхээр за наатахыг чинь л ярья хоёлаа. Наатахыг чинь маш гоёор гаргаж ирээ. Тэнд ч гэсэн чам сурсан зүйл байгаа. Тэнд ч гэсэн чамааг илэрхийлэх нэг гоё түүх байгаа. Гэт ярилцаад ганцаарчлсан зөвлөгөөний дагуу ярилцаар агаад тэр хүүхдийн түүхийг маш гоё гаргаж ирчихсэн. Тэр хүүхэд яг яасан бэ гэхээр хөдөө яваад яг нөгөө Монгол гэрийн те одоо тэр бүтцийг ингэж өдөр болгон харсаар агаад архитектор болох сонирхол нь анх үүссэн байгаа байхгүй. Монгол гэрийн бүтцийг одоо ингэж алмаарч өглөө болгон орой болгон харж ингэж бодсоор байгаа тий. Тэр бол маш онцгой түүх байгаа байхгүй. Тэрийг бид нар яг тэр архитектор болох мэрэгчлэлтэй нь холбож бичигтэн тусалж өгөөд ер нь бол хүүхдийг гоё чиглүүлээд тийм ээ. Тэгээ өргөдөл нь явуулахад маш өндөр тэтгэлэг аваад одоо Америкт суралцж байгаа архитектороор. Тэгэхээр эндээс одоо ингэ эргээд харахад хүүхэд болгоны онцлог өөр нөө заавал нэг юм мундаг болох шаардлагагүй тэр хүүхдийн дотор нь яг тэр ур чадвар потенциал нь байдаг байхгүй. Тэрийг л одоо манай академи ингээд хүүхдүүдтэй тулж яриад тийм ээ ойлголцоод тэр түүхийг гаргаж ирэхэд тусалдаг гэсэн. Ер нь академиар үйлчлүүлсэн нийт сурагчдын оюутнуудын хэдэн хувийн тэтгэлэг тэнцэж явсан бэ? Ер нь бол одоо манайх аягүй өндөр хувьтай шүү дээ. Ер нь 80-аас 90% хүүхдүүд маань сайн бэлдээд өргөдлөө явуулах юм бол тэтгэлэг аягүй сайн авч байгаа юм. Одоо бид нэр 2024 оны байдлаар бол 42 тэрбумын тэтгэлэг авсан байсан. Тэгээд яг энэ жилийн өргөдлийн тэтгэлгээ нийлүүлээд одоо энэ жилийн амжилтаа үзсэн чинь 98 тэрбум болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн амжилттай жил маань одоо өнгөрсөн жил болж өнгөрсөн. Тэгээд бас жилийн хугацаанд өмнөх 2 жилийнхаа амжилтыг баг давхар нугалсан. Тэгээд тэтгэлэг аавна гэдэг нь бол ер нь нэг юм 3 талт харилцааны одоо үр дүн гэж ойлгож байна. Сурагч, эцэг их, тэгээд багш. Тэгэхээр багшийн зүгээс бол ариун академи маш сайн чиглүүлж бэлтгэж өгч байгаа юм. Стратеги энтрийг заагаад сурагчийн зүгээс мэдээж хичээл зүтгэл хөдөлмөр хэрэгтэй. Яагаад гэвэл эн чинь нөгөө EBS-ээс нь гадна давхар бэлтгэл гэж явна. Тэгээд эцэг эхийн зүгээс хүүхдээ ойлгоод чиглүүлээд дэмжих бас маш чухал. Эцэг эхчүүдийн хувьд магадгүй зарим сурагчдын хувьд ч гэсэндээ дэлхийн яг топ 10 ч гэдэг юм уу те бүр ингээ нэр хүндтэй их сургуулиуд руу их CV-гээ явуулаад хандлага ажиглагддаг байна. Тэгтэл түүнтэй ижилхэн боловсрол өндөр боловсрол олгож болох үс маш олон сургууль байдаг гэдгийг зарим нь бас мэддэггүй яг тэр сургуулиуд руу CV-гээ явуулдаг юм шиг. Тэгэхээр ер нь таны бодлоор хэр олон сургууль руу зэрэг CV-гээ явуулах ёстой байх уу? Эсвэл яг нэг сургуульд фокуслох ёстой байдгүй ч гэдэг юм. Энэ дээр юу гэж боддог вэ? Яг зөв маш чухал сэдвийг хөндөж байна. Ер нь бол нөгөө топ 10 тэг нөгөө Harvard, Stanford, Yale биш л бол ингээд хүүхэд нь муу байгаа юм шиг. Эсвэл нөгөө хүүхэд нь өөрийгөө хангалтгүй байгаа юм шиг ингээд тутан үнэлээд байдаг. Гэхдээ яг үнэндээ чанартай боловсрал гэдэг чинь топ 10-аас гадна топ 100 байна. Бүр топ 1000 дотор ч чанартай боловсрал байгаа. Ер нь бол нөгөө Монголаар тийг суусан газраас шороо хатах нь гихчээр тэр хүүхэд тэр очиод тэнчэнээсээ баг Harvard-д сурсан хүүхдээс илүү их одоо үн цэнийг гаргаж авах боломжтой байхгүй. Тэгэхээр өргөдлөө цөөхөн хэдэн сургууль руу явуулчаад тэндээсээ л хариу хүлээгээд авахгүй аль болох нөгөө далаад тороо хайж байгаа юм шиг тий аль болох өргөн цар хүрээнд тороо хаяад өргөн цар хүрээнд олон сургуулиуд руу өргөдлөө явуулаад тэгээ өргөдлөө явуулаад хариунаасаа
хүүхэд сонголтоо аль болох өргөн цар хүрээнд хийх нь зөв. Тэгэхээр бидний зүгээс бол одоо мөрөөдлийн сургуулиуд руугаа явуул тийм ээ. Одоо ингээд хүрэхэд айгүй хэцүү. Тиймээд мөрөөдлийн сургуулиуд руу явуул. Яагаад гэвэл чи нэг юм харамссан байдалтай амьдрмааргүй шүү дээ. Явуулаагүй бол би явуулсан бол яах байсан болоо гэдэг мэдрэмж айгүй хэцүү. Хоёрт нь болохоор яг юм өөрийн чинь хичээгээд орч чадах сургуулиуд. Тэ ер нь аль нэг жоохон хичээчих юм бол намайг авнаа гэдэг. Гурав дахь категори нь болохоор одоо аюулгүй сургуулиуд. Ямар ч байсан байдлаар авна гэдэг. Тэгэхээр ингээд нэг юм өндгөн дотор нэг одоо сагсан дотор бүх өндгөө хийчихгүй 3 сагсанд хуваарлаж хийгээд эрсдлээ одоо тооцоолно гэсэн үг. Тэгээд хариунууд нь ирэх үед хүүхдүүд чинь миний мөрөөдлийн сургууль намайг тэнцүүлсэн байна гэвэл тийшээ явчихна сайн байна тий. Тэнцээгүй бол за эндээс одоо ийм сургуулиуд тэнцсэн байна. Эндээс тэнцээгүй бол энд намайг авчижээ гэд ямар ч байсан явах боломжтойгоор бид нэр бэлтгэж өгдөг гэсэн үг. Одоо сүүлийн үед нэг сонин тренд гарчижтэй gap year гэдэг нэг жил өнжөөд тэтгэлэгтэй бэлддэг ч юм уу. Гэхдээ зарим нь бас үр ашигтай ашиггүй янз бүр байх шиг байна. Энэ дээр та ер нь ямар бодолтой байдаг? Тий. Одоо gap year гэдэг нь одоо жил өнжих буюу одоо 12 дугаар ангиад төгсөөд шууд их сургууль сурахгүйгээр нэг жил өнжөөд өөрийгөө бэлтгэх процессыг ер нь бол хийлээд байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсөө цагаа яаж өнгөрүүлэх вэ айгүй чухал. Завсар жил авлаа гэд хөдөө яваад найзуудтайгаа уулзаад ингээд бэжэтэл завсар жил бол маш хурдан өнгөрдөг. Харин эсрэгээрээ завсар жилээр ер нь бол 10 жилдээ 12 дугаар анги хүртлээр хийж амжаагүй зүйлсээ амжуулах нь хамгийн том зорилго байхгүй. Тэгэхээр одоо бүх EBS-ийн сурагчид 12 дугаар ангиа төгсөхдөө их сургуулийн өндөр мэдлэгтэй өргөдлөө явуулах чадвартай төгсдгүү гэвэл мэдээж үгүй тий. Бас манай боловсролын системд энэлийн мэдлэг тутмаг байгаа. Тэгэхээр ихэнх хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөхдөө магадгүй их сургуульд өргөдлөө явуулах хугацаач мдэггүй өнгөрцөн байж болно. Мэдэж байсан ч гэсэн магадгүй бэлтгэлээ хангалттай хийгээгүй ч юм уу. Яаж ижаад нэг өргөдлөө явуулсан ч гэсэн хангалттай хариугаа авч чадаагүй ч юм уу. Тим хүүхдүүд завсар жил авахд бол маш тохиромжтой. Тэгээ жил өнжих байдлаар өөрийнхөө бүх дутуу юмнуудыг биелдээд дахин шалгалтуудаа өгөөд оноогоо ахиулаад өргөдлөө чанартай болох юм бол их сургуулиуд бас тэтгэлэгтэй авдаг. Манайх болохоор одоо завсар жилийн 10 сарын хөтөлбөр явуулдаг gap year program гэдэг. Тэгээ тэр маань болохоор 10 сарын хугацаанд хүүхдүүдийг хичээлээс гадуурх үйл ажиллагаагүй бол тэрийг нь бэлдэж өгдөг, шалгалтын оноонуудыг ахиулж өгдөг, бүх нэг эссе бичгийг анханаас нь зааж өгөөд бүх эссеийг нь бичүүлдэг, мөн мэрэгжлийнхэн дагуу дадлага энтер хэлүүлдэг. Тэгэхээр бас нэг их сургуулиуд хүүхдийг за чи завсар жил аваад те жил өнжсөн бол энэ хугацаанд юу хийсэн юм бэ гэдгийг сонирхдаг байхгүй. Тэр энэ хугацаанд би зүгээр нэг их сургуулийн өргөдөлтөд бэлдээ зогсоогүй. Би мэрэгжлийнхэн дагуу дадлага хийсэн. Би ийм төсөл дээр ажилласан. Ийм байдлаар би өөрийгөө ингээд улам хүчрэг болгосон гэдэг байдлаар одоо өргөдлийн бэлдэж өгөөд явуулдаг гэсэн үг. Ер нь ихтэй сургууль, гадаад ихтэй сургууль сурах гэж бодож байгаа хүүхэд хэддгээр ангиас эхэлж өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Одоо ер нь улам л эрт болоод байна хүүхдүүд. Тийм өмнө нь бол одоо миний үед байх юм бол одоо 12 дугаар ангитай л баг хүүе би чинь төгсгөж байгаа шүү дээ. Одоо явна гэдэг байсан бол одоо ер нь 7 8 дугаар ангиас эхлээд бэлтгэхэд боломжтой. Тийм. Тэгээд миний хэлсэнчлэн аягүй их зүйл ордог болохоор эрт бэлтэх тусмаа л сайн. Тэгтээс энийг сонсож байгаа хүмүүс нөгөө 12 дугаар анги ч юм уу оюутнууд үзэж байгаа бол би хоцорсон гэж бас бити бодоорой гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хоцроод жоохон тулсан ч гэсэн тэр үлдсэн хугацаагаа үр дүнтэй хурдан юмаа бэлдээд бас амжилттай өргөдлөө явуулах боломжтой. За цаг зав зарцуулж манай үзэгчдэд сонирхолтой хэрэгцээтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За маш их баярлалаа. Баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна үзэгчдээ. За